айгүй хэцүү байдалтай байна. За яасан? Айгүй их том далайн давлгаан дунд живэх гээд байгаа юм шиг сэтгэл төрөд байна. Юу гэсэн үг юм бэ? Минийхэн үүлэн дээгүүр нисэж байгаа юм шиг харагдаж байна. Хайраа. Чи одоо манай энэ эмнэлгийн байгууллагын урлагийн үзлэг найруулж байгаа найруулагч хүн байна. Чи нэг эрх мэдлээ ашиглаад хайрынхаа оронд нэг өөр юм ч юм уу совдогч болоод энд зогсоочгоо. Ой би орой намайг ураач. Ой чи бүтэхгүй. Чи бүтэхгүй. Метр 80-тай би далд орох гээд байх чинь. Метр хүрэхгүй 80-тай чи зүгээр хормонд орж ивнэ. За залуучуудаа тайзруу наадгаа буулгачих та. Ноо савгаа амчи та бол ингээд тасаргаа харагдаж байна. Миний хань чи бодлоо. Монгол Jennifer Lopez ирнэ гэд ирээгүй. Тэгвэл нэг эмнэлгийн урлагийн үзлэг дээр Jennifer Lopez ирчээ. Энэ бол танай гайх юм шиг. Одоо тэр улсын баяр наадмаар одоо дэлхийн од Jennifer Lopez ирсэн бол тэгэл ийм том урт хормоотой балаачтай тэгэл Сүхбаатарын талбай дээр ингээд зогсож байгаасан багтаа. Хайраа. Чиний энэ одоо урлагийн энэ агуу сайхан сэтгэмжийг манай энэ шүүгчнэр ойлгох болоо та. Ойлгоно би мэдчихэна. За сүрэлтээ араас ирээрэй. Миний анаараа жоохон болоогүй шүү, жоохон байж ирээрэй. За. Савга танаа ихнэр үнэхээр мундаг найруулт юм бэ. Энэ одоо нэг цаатар чуулга дээр очих юм бол зүгээр нөгөө хэдийгээ загнаад уурлаа сүт. Одоо чи хурдан очихгүй. Нааш ярта. За болоо. Чамаа ингээд чинь Jennifer Lopez харагдахаас илүү хятад үг шиг харагдаад бах юм. Чи чөөрө дөнгөс ахил гоё би орой гэсэн. Барайч хормоогоо дөрөст үнэн марцсан байт юм байна. Өш би чон болох юм ба штэ яах юм. Чи тэр улаан малгайтай уйссан юм уу хөөе. Гүү. Чи улаан малгайтыг ихлэ чи замдан тосч уулзсан юмаа ярилцсан. Тэгэнгүүтээ төөрүүлээд эмээгийн очоод эмээгийн залгина. Тэгээ улаан малгайттай юм ярина. Тэгээ байжэл чинь би амчин болж ороод чамайг буудсан шүү. За. Би болоогүй шүү. Ерөөсө болоогүй байгаа. Орхгүй. Өнөөдөр тусгай ажилдаа хүн хүлээж авахгүй. Цаа чи нэг өөр жижиг юм. Сайн уу тавга? Сайн байна. Энжино. Юу вэ? 18 жилийн өмнө. Санаараа зулаа. Яс удаан сандгийн дээ. Ариун зул. Йоо, хуучин ажилтгаар орж ирлээ ямар гоё юм бэ. 18 жилийн өмнө манай эмнэлэгт Болтын сурдагчаар ажиллаж байсан хамгийн айс зан зөөл хамгийн чиний үгэнд оромтгооч байсан шүү. Байсгаад Болтны өрөөнд орж ирээд чи яаж юм надад үсч. Чи арай трансгендер болчих үстэй чи. Зүгээр үстэй. Юу ярьж байгаа юм бэ? Чамааг энд ажиллаж байхад урлагийн үзлэг гэж хийдгүйсэн үнэт байна. Нөгөө хийгээрэл хийж байгаа юу? За. Би чамдыг юм хэлэх гэж ирсэн. Чи дулган хавартай, хавар удан хайр дурлалтай гэж тэр нэгэн хаврын тухай хэлэх гэж орж ирлээ л дээ. Тэр хавар надад хайр авчир, чамд сайр авчирсан баха. Эмчнэр бидний гадаа гарч мод ут суулгах гэж суулгасан мод ут нь урахгүй. Тэгээд гараа сайртуулж орж ирэл чамаар тослоо. Надаар байцлын дуулаад. За чи тэр мод суулгасан жилээ надад үр суулгаснаа мэдчихээн үү? Ямар таргүй үгүй. Мод суулгасан жил үр суулгасан. Яастай. Янцтай. За тэр яг бай хүүтэй болсныг чи хэлэх гэж ирсэн. Тэр хүүтэй болсон. Чи одоо юу ярьж байгаа? 18 жилийн өмнө юу ч яриаггүй ч тэгээд одоо юу яа би чи сандраад вэ яад тэгээд хэлчихлээ надаар овглоод явж байгаа санаа зовлгүй аавыгаа асуухаар нь гямлаараа явжаад галтарч унаа цасан нуранган дарагдаад будаа болсон гэж хэлчихсэн. Бүлээ айд чи. Сайн байна. Нэг нь тэгээд аавын нас баруутсан бол тэр зэрэг л орох мэдүү. Бити сөхөлж яриад ээ чи. Би чиний энэ мэрэгэн ой ухаанд чи ер нь итгэж найдаж явсан шүү. Итгэж найдаж сандраасан. За тэр яг тэгээд өнөөдөр бүр сэтгэл хөдлөөд үннийг хэлээ айс. Хөөцөө тэр юм аавч төв эмнэлэгт ихэм чийдгээ гэж хэлсэн. Дуусаа. Тэр чи олж уулзсан байранд тастаж хайн маян цаацч яаж айгу том битээж хүүчин гамбаагаар том битээ өдөө болсон. Хүч хайж явсан энэ гэж хэлээ. Миний нэрийг хэлээгүй чиний нэрийг хэлээгүй. Тэгээ одоо ямар ч уулцсан эцгийч олсон гэж хэлчихье. Зүгээр тайлбарлал тэгд болохгүй. Чи яаж юм бэ? Хилээж авахгүй чи. Чи тэгчил миний чамд учир тагтаа минь. Нисэрэ. Гүт минь хэл үрэг нисэрэ миний тагтаа. Нис. Чи яаж ийна? Чи юу муухай террор юм чи вэ? Яаж ийна чи харин. Бүр одоо тагтаад хижээж хүүхдэд байдаг болсон уу аа? Чи би чамд дахиад хэлье. 18 жилийн өмнө юу ч яриаггүй гэж одоо битгий илдвэ юм яриад мэдчихэв үү? Савга! Юмаа бэлгээ дуудаж байна. Чам би өөрөө сургуулилт хийгээд зогсож байна. Сулаа мөн үү? Мөн байна. Ямар гоё яг хിവэрэ биш үү? Санжэн хой 18 жилийн өмнө Болтны өрөөнд хоёулаа.
Чи бас хоолтын өрөөнд ордог байсан байх нэ? Гөр зулаад яаж боох үг заадаг гэсэн үү? Дадлын ажил. Чи өдөр чинь тустай ажил батаа минь. Та сайн зулаа. Сайн. Нөхөртэй босноо. Нөхөртэй болсон. Нөхөр нь юу идэх? Уулын давирдаг юм байна. Тэр нь харамсалтай гимлаад авирч яваад халтарж унаад өөд болчихсон юм байна. Хизээний 18 жил юм. Хүүхдтэй болсноо? Хүүхдгүй. Ямар азар чи харин хүүхдгүй үлдсэн юм бэ? Энд чи харин зүгээр шүү дээ. Хүүхдгүй. Юу игдэл минь Гэртээ гэр зураа сууж байгаа юм байна. За тулд энэ юуны дараа хятаргаатай би чи хөдөө юмараа хайш юм би. Сургуулилтаа хийгээчтэй чи. За. Хараа, миний хараа яач ба? Танилц. Манай Манай гэр бүлийн хүн. Манай эхнэр урлагийн хүчтэй их нарийн мэдрэмжтэй эмэгтэй. Нарийн мэдрэмжтэй. За мэдлээ. Наад чи мэдрэмжтэй би мэдрэлэн удаамууд гэдэг. Асгэр чихэн дээр мэдрэмж гээл хааш. энэ юу эмхтэй вэ наа? Энэ нэг юу нөхөр нь манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм байна л да. Тэгээ сүрэлтийн тасагт хэвтэж байгаа юм байна. Сүрэлттэй уулзах гэсэн өнөөх чи урлагийн үсэг бэлдээ завгүй. Тэгэнгүүт над дээр орж ирж нөхрийнхөө биеийн байдлыг асуугаал гарах гэж байна. Сүрэлт айгуу сайн амж штэ. За тэр би хэлсэн штэ. Нөхөр чинь сайн эмчлэлээр эмчлүүлж байгаа юм байна. Савга. Ой даруйч чаа. Тэр дуудаж байна. Ашгүй сүрэлтөө. Энэ эмхтэй нөхөр танаас хэвтэж байгаа юм байна штэ тий? Өнгөрцөн штэ. Өнгөрсөн юм уу? Чаас. Өнгөрчжээ. Чи ч одоо эмэгтэй хүнийг ямар ч бэлтгэлгүй багтны юу ярьж байна? Чамд энэ чи ёс зүй байна уу? Бие бэлтаа бүсгүй юм бие бэл. Тэр хаа байсан 18 жилийн өмнө гямдаагаас өнгөрсөнд миний эмчи ёс зүй ямар хамаатай. Юу яриад байгаа юм бэ? Сая 5 минутын өмнө танаас хэвтэж байгаа гэж надад хэлсэн штэ. Тийм юм байхгүй. За хой. Та нар нэг юм дээр будлаад байна. Би будлааны чинь гаргаад өгье заа юу. 18 жилийн өмнө энэ эмэгтэй нэг гадаадын иргэнтэй ханилж байсан юм байна. Михаил Михайлович Петрович байгаа. Тэр нь уулчин хийдэг юм байна л да. Тэгээ харамсалтай нь гимлаад авирч яваад халтарж унаад өөд болцсон юм байна. Үнэн. Гэхдээ ямар 18 жил ганцаараа явуултай байна шүү дээ. Дөнгөж саяхан нэг монгол залуутай суусан. Тэр нь харин манай эмнэлэгт ирээд эмчлүүлж байгаа юм байна. Ямар онцтой ирсэн? Цусны даралт гэсэн тийм? Цусны даралт. Тэгээ ягараа манай мессаас хэвддэг тэр чинь. Манай эмчлэр яг л төргийн шуурхаа үлдэж онцлох юм болохоор харж угаад шамбрамтай байна гэж бүдүүн эцэг нухлаа ичихгүй юу? За тэгвэл найз бүр илүү анхаарал тавина. За юу найз. Юм бэ? За араас хурд дээрээ минь ээ. Тэгээ. Юу болгоо найруулаа хайчих очиж одоо. Юу явах минь зүгээр. Юу Петрович гэж мэдчихгүй юм байна. Петрович гэж бинзэг гадаг мэдх юм байна. Чи юу Петрович гэж байн ээж. Хүү энэ имлэгтэй ирсэн юм чи гинэ. Миний хөө нана байж. Дэше битээ гараараа миний хөө. Ирсэн штэ цааш битээ ороо. Битээ ороо. Хүн байна уу? Өнөөдөр тусгай ажилтай. Өнөөдөр хүн хүлээж авахгүй. Цаан чинь жижигүрийн эмч байгаа. Тэр нь тандаад өөр эмчд хандах мэдөө. Би энд үзүүлэх гэж ирээгүй. Ээжигээ хайж авна. Ийшээ сая нэг эмэгтэй орж ирв үү? Дөнгөж сая нэг эмэгтэй гарсан. Дөнгөж сая гарсан. Хойноос нь яв. Одоо хойноос нь яв. За, бошоо. Үгүй би энд бас аавыгаа хайж авнаа. Аав чинь хаана байгаа? Энэ эмнэлэгт эмч хийдэг гэсэн. Эмч. За, тэгэхээр боди. Энэ эмнэлэгт чиний аав болцохоор эмч хүн гэдэг чинь ер нь байхгүй байх шүү. Дандаа чиний үе тэнгийн залуучууд юм уу чамаас дүү хөгтүүд л эмч хийж байна. Үгүй дандаа эмэгтэй эмчнэр л их байна дөө. Чиний аав болцохоор тийм эмч хүн харагдаагүй. Та ч одоо энэ ихэд эмнэлгийн юу юм бэ? Өвчтөө. Бие үзүүлэл өвчтөө. Ил юм уу та ч одоо. Эмэгтэйчтэй дэлэг өгтөй хаашаа юм бэ? Би харин эр имээ тодорхойлуулах гал хэвтсэн. Тэгээд намайг үзэж хараад ер нь эрэгтэй байна, эмэгтэй байна гэд хэлээд өгчих эмч сүлдөгч ерөөсөө алга байна л та юм. За надаас жоохон зайтай зогсоо. Ямар муухай эмгүй юм бэ ч. Би аавыгаа олдох юм бол ястаа тастаж хаян да. Яасан гэж. За яагаад намайг хар нэлхэд ээжтэй минь хаяад явцсан. Хар нэлхэд аа? Чи ер нь хэдэн нас хүртэл аавтайгаа хамт байсан юм? 1-2 нас хүртэл юм уу? Аль эсвэл 5-6 дугаар хүртэл аавынхаа гараас хүртэл явж байгаа чинь эцэг чинь чамайг ихтэй чинь хамт хаяа явсан юм уу? Хэрвээ тийм бол чи ингэж ярих болохсон ч гэтэл аав чинь өнөөдөр чамайг хэн хурууд мэдлсэн үгүй мэдээчгүй явж байсан бол чи яах юм? Өөрнө ухаантай хан бай мэдүү. Хүн шиг бай.
Хийж ярьж байгаагаа үргэлж бодож цэгнэж яв. Ойлгосноо? Юу үрмэн би таны үр юм уу ямар? Би ер нь уулзсан хүн болгонтойгоо л ярилцахтаа өөр минь хүүхэд минь гээ хэлээ сурцсан юм аа. Ой, савга! Ой, юмаа бэлдээ. Энэ яхаар эмдээ дотор гадуур хувцас явж байгаа. Гар та! Яхаар эмдээ дотор явж байгаа гар. Чи нэмлэгийн юуны? Би чонон байна. Юмаа бэлдээ л та. Би харин яг бэлдэх гээл гарах гэхээр надад янз бүрийн саар бүрсээ тохиолдож болохгүй шүү дээ. Энэ залуу ихийгээ алдсан гинэ. Ухаан санаа самуулсан намайг гаргахгүй байна шүү дээ. Яс хэцүү юм бэ. Хараа миний арай ячва. Энэ юун залуу вэ? Би ээжигээ хайж яваа хүн байна ямар ядаргаатай. Ээж нь бас өнгөрчихжээ. Яна өнгөрцөн биш үү? Яхаараа дөнгөж саяхан ийшээ орсон хүн өнгөрчдгийг. Ой би танаас асууж ийн яагаад өнгөрчдгийг? Өнгөрсөн гэж байна. Хажуугаар чинь өнгөрсөн гэж байна. Дөнгөрөө тэрхээ мочоод. Эдэг үстэй. Хажуугаар өнгөрснийг хэлээд байгаа юм. Хон бодог юм уу? Чи өнөөдөр юм хүн болгоныг л талигаж олгочих гээд байна. За явъя ади хурд сүртөө. Ади хурд. Ади Бодоогүй байгаа штэ. Савга чи будлаад ах юм. Чи энэ эмнэлгийн хамгийн гол эмч хүн. Чи урдгийн үстэй тэрэгтэй хордлоо. Та чинь өөрийгөө өвчтөн гэсэн чинь яагаад энэ хүн таныг эмч хичээд гарав? Би дорн дахны ангаахаа үзт юм аа. Барай засал шудас шүрмэс энтер гэл. Тэгээд намайг мэрэгжил нэгтэй болохоор эмчгэд дуудаж байгаа хгүй юу? Өнөөдөр би харин лам болох уу, гэлэмаа болох уу гэдгийг шийдэх гээд энд зогсож байна. Чаавас та. Чи ээж рүүгээ яваач. Ээж чинь хүлээгээд байгаа чамаа. Би аавыгаа хайж олноо. Чи аавыгаа эндээс олгохгүй. Хэрвээ олдгүй бол би энэ нэмлэгийн дээвлүүчд гарч үсрэнэ. Бишээ юу байдгийг? Дээвлүү гардаг шат. Тэр шатаар чи дээшээ гарлаа. Чи юу ярьж байгаа хөөш? Чи хэнийг айлгаж байгаа хөөе? Чи яах нь нөө хөөе? Хөөш, ариун цуг байна уу энд? Яан вэ? За гадын шат руу авирч ийн гэж хөөш. Чи үннээ хэлчихээч. Эцэг гэлээ хэлээч чи. Хийж чадсан бол хэлээч чи. Аваад. Эцгийг чинь олсон гэж хэлээд нааш нь аваад хөөе. Савга! Бадарсаа цудаг нөгөө бүдүүд адуу аваад дээвэр авч байгаа чи аврий. Чи наашрачаа. Аврий та. Чи нэг чонч биш бэлдэгч биш юм. Цогц хараагаад явах юм а чи. Явъя та. Чи сандрах хэрэггүй. Цаан чинь их үе хоёр уулзж байна. Зулагийн хүүхэд юм уу? Тийм ээ, тийм. Нөгөө Петровичийн хүүхэд байна. Биш. 18 жилийн өмнө манай эмнэлэг дотроос боолтын өрөөнөөс олдсон хүүхэд гэж байна. Том хүүхэдтэй болсон байна. Баяр хүргэе. Чиний хүүхэд ч дээ. За зүгээр оороо зулаад хайр уулсдаггүйс манай эмнэлэг мэдэн шүү. Би хэлээ шүү заяа. Одоо энд манай эхнэр ирсэн байна шүү дээ. Танай эхнэр бол энд байхчгүй байна. Тэгээд хэрвээ манай эхнэрүүдээр урлагийн үзлэг артайхан зохион байгуулчих юм бол би ер нь энэ эмнэлгийн ерөнхий эмч болох магадaltaй. Чи бол тасгийн эрхлэгч болгоч боломж байхгүй. Хэрвээ би ерөнхий эмч болчих юм бол чамайг тасгийн эрхлэгчээр суулж гаргаж ирж болно шүү. нэрээ юу? Хүүхэдтэйгээ л уулзаадах л да. За ихнэр чи байгаа байна. Гац удаа туслая мэдүү. Гац удаа шүү. За ирж нааша. За одоо хэлнэ. Хараа миний хана яасан бэ? Чилийн дутаж гиндэ. Юунаас дутцсан? Эцэг үр хоёрынд уулзах гэж байгаа маа. Гайхалтай. Чиний аав бол үнэхээр чон шиг хиймэрлэг хүн байсан юм шүү. Залуу минь тийм ээ. Чи нэг иргэн тойрноо нүднийгээ хараачтай. Үнэхээр энэ дотор чон шиг хиймэрлэг хүн хаана байна? Сайн харалтаа чи. Чон шиг аавыгаа олаарчлаа. Хараачтай. Эцгийг олчлоо. Сөрөлт. Аава. Минийхөө. Аава. Минийхөө. Би таны гिचний олон жил хүлээвэ аава. Оо аргатай. Хараа. Юу болоод байгаа бэ? Шуга баларсаа манай ихнэр ирчлээ. Хүшээ бүдүү залуу би чи босооч. Эдгээр амар юм бэ. Юу болоод сөрөлтөө? Энэ хин бэ? Аава гэснэ сөрөлтөө. Гүгөө. Хайраа урлагийн үсгээ бэлтэж штэ. Чи бити худлаа. Чи надад чон олон гэж шилээ үсттэй. Тэгээ яашаа энэ бэлтэр гэсэн байж штэ. Энэ хин бэ аав? Эргэлдээрээсээ эмэгч чанаа байна.
Юу болоод байгаа юм бэ? Та нэг ойлгомжтой тайлбарлал та. Юу болоод байгаа юм бэ? Бата савда чөөр аваа. Хилээч харвас нэг хэрэмнээс баа батарсан юм шиг байж тээ. Хилээчтэй чи. За хили. Бүгдийг хили. Харин чи ойлгохгүй хичээгээд үзээрэй. 18 жилийн өмнө энэ эмэгтэй манай аймагт Бостын сувлагчаар ажиллаж байсан юм аа. Тэгэхэд би нэг алдаа хийчихэж бурхан багш юу гэж ярьдаг үлээ дээ. Та ямар үеийн үр тарин тэр чин танд эргэж гарч ирнэ л гэдэг шүү дээ. 18 жилийн өмнө миний хийсэн үеийн үр энд боловсроо зогсож байна. Тавга. Ухаантай байгаач дээ. Сүрдгийг аварчин штэ. Сүрдгийг ихнэр ойлгохгүй штэ. Залуу улсууд салж сарниул яах юм бэ? Дундуур нь орж найзаагаа аврыг л та. Яста зөв миний шууд хэл. Бүгдийн үнээр нь хэлье. Бүх юм голтралд орлоо. Өнөөдөр би өөрийнхөө эрэгтэй юу, эмэгтэй юу гэдгээ олцлоо. Би эрэгтэй юм байна. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? Миний аав тэгээд энэ чон толгойтой юм уу? Энэ мемтэй юм уу? Мэнтэн чиний аваа. Миний хөө. Ямар мундаг ирвэлээ вэ? Чи хүүхдээ сайн хүмүүжүүлж. Ой, тавга амлсандаа би эхлэх шүү. За, юу яа, ингээ гэж бодож байна. Энэ урлаг сайхны ажлын дуусгаад эргэж ирээ цаахан уулзч ярилцъя. За юу? За явцгаа. Ямар ухаантай, яасан дэвчээстэй хантай юм бэ? Мэдж байгаа угаасаа. Миний ань ямар мундаг юм бэ? Сүрэлтийн урдуур нараад "Тийм би аав байна" гэж хэлээ. Гайхалтай. Ханин чамаараа маш их бахархаж байна. Би харин чамаар өнөөдөр их бахархлаа. Чи дөнгөж сая ямар их ухаалаг байваа. Хараа. Цаашдаа ч гэсэн чи олон нарийн зүйлийг ойлгож ухаарах болно шүү. Тэр үедээ би чамайг илүү их төсвөр төвчээртэй байна гэдэг чинь итгэж байгаа штэ. Хараа. Хоёулаа энэ сүрэлтийн гэр бүлд илүү итгэл үнэмшил төрүүлэхийн тулд энэ хүүхэд нэг машин аваад өгчихөө. Excellent. Гоо яах вэ? Илүү үнэмшилтэй болохын тулд энэ хүүхэднийг иж бүрэн хувц аваад өгчихөө гэсэн байхгүй юу? Хэмтэ. Гоо яах вэ? Энэ хүүхэднийг дороосоо дулаан явах гэдэг нэг ноосоо амьс аваад өгчихөө гэсэн. Амьсгал болно штэ хана. Энэ чинь буян штэ, буян. Тийм ээ. Буян шүү дээ хана. Чи минь ямар ухаалаг юм бэ? Хараа. Буян. Тийм ээ.